Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлээр бэлэн дүрсийг ашиглаад байгалийн зохиомж бүтээцгээе. За бүгдээрээ өнгөний хэсгээс газар буюу зүлгээ хийе. За хийхдээ градиент түүл гэдэг. Градиент өнгөний уусалт гэсэн хэрэгслийг сонгоод газар хийх гэж явж байна. Доороосоо цаасныхаа гол хүртэл чирхэн. За тэгэхээр бидний давхарга маань background гэдэг харагдчихэв тийм хүүхдүүдээ. Одоо тэгвэл тэнгэрийг хийгвэл шин давхарга нэ. Тэгэх юм бол layers цэсний add new layer гэдэг командыг сонгохоор одоо хараараа хүүхдүүдээ шин давхарга гарч ирсэн энд хажуу талд харагдаж байна тийм давхаргын цонхон дээр. За одоо тэгвэл тэнгэрийг зурх учраас хөх өнгийг сонгоод gradient түүл буюу өнгөний уусалт хэрэгслийг сонгоод за бүгдээрээ тэнгэрийг дээрээс уусгая. За одоо ингэвэл хүүхдүүдээ газар харагдахгүй болчлоо тий. Тэгвэл газрыг яаж гаргаж ирэх вэ гэвэл rectangle select буюу тэгшинцэгтээр тэмдэглэх командыг сонгоод за цаасныхаа тал хэсгийг идэвхжүүлээд гараас delete тавьж дарна. За тэгэхээр ингээд газар тэнгэр маань хүүхдүүдээ яаж ийнэ? Хоёулаа гараад ирлээ. За энийг дэвсгэр зураг 1 болгоё. Нэгтгэе гэх юм бол layers рүүгээ ороод merge layer down гэдэг командаар нэгтгэх. За ингээд нэгтгэгчингүүт хүүхдүүдээ за энэ давхрын цонх руу хараараа. Layers цонх руу харахад бидний газар тэнгэр нэгтгэгдсэн байгааз. За одоо бүгдээрээ объект зуръя тий. Объектэд зурхтаа бэлэн дүрс буюу shape-с ашиглах нь. За одоо тэхийн тулд бүгдээрээ дахиад давхар үүсгэнэ. Layers-ийн add new layer. За ингэж командаар нь гаргаж ирж болно. Мөн энэ давхар гэсэн цонхны доор хүүхдүүдээ за хараараа энд add new layer гэдэг цагаан цасны доотлолт нэмэх ногоонтой команд байгаа. За энэ командыг сонгоход мөн давхар нэмэгдэх нэ. Шинэ давхар гарч ирж байна. За шинэ давхаргаа объект зурах гэж байгаа тий. За уул зурхын тулд тод ногоон өнгө сонголоо. Shapes гэдэг доотлолт ажлын багж командыг сонгохоор за энд зөндөө олон дүрсэн дотроос хүүхдүүдээ гурвалжин дүрс сонгоё уул зурх гэж явж байна. За ингээ уулаа зурлаа. За зурсан уулаа дүүргэж бодъё гэвэл хүүхдүүдээ faint focus гэдэг дүүргэж бодох гэдэг командыг сонгоод за ингээд дүүргээд бодлоо. За одоо бүгдээрээ уулаа move selective pixel гэдэг командаар чирээд хэлбэрийг нь бас жижигрүүлж томруулж бас болох нэ. За ингээд enter тавьж тадлаа. За нэг зурсан объектыг дахин зурхгүйгээр хувилъя гэвэл хүүхдүүдээ маш анхаараарай. Layers рүүгээ ороод duplicate layer гэдэг команд байгаа шүү. За одоо ингээд duplicate layer командыг дарангуут л за энэ харьцуулах layers цонхон дээр та нар хараарай. За ингээд layer 2 бол хувилагдсан байгааз. За мөн бүгдээрээ хувилахдаа duplicate layer команд маань layers цонхны доор байгаа шүү хүүхдүүд хараарай. Энэ давхар хоёр бичгээс давхарлагдсан харагдаж байгааз duplicate layer. За одоо харъя дараад үз. За зүйтэй дахиад сонгоё. За ингээд бид нар нэг уулаа 4 болгож хувилсан байгааз. За тэгтэл энэ бүгд layer 2 гэж ижилхэн нэртэй байгаад байгаас тэгвэл нэрийг өөрчлөе хүүхдүүд. Тэгвэл бүгдээрээ энэ дээрээ нэр өөрчлөе гэвэл layers цэсний layer properties командыг сонгох нь. За тэгвэл layer 2 гэдэг айрлагаад бүгдээрээ уул 1 болгоё. За одоо хараарай. За мөн адил хүүхдүүдэд нэрийг өөрчлөхдөө тухайн давхарга дээр бас 2 товшиж болох нь маусаараа. За одоо хараарай хүүхдүүд адил. За энэ дээр товшлоо. За энийгээ бүгдээрээ яах нь уул 2 болгочих. За 3 дахь layer 2 дээр товшоод нэрийг өөрчилж байгаа шүү дээ хүүхдүүд тий. Уул 3. За 4 дахь уулан дээр товшоод уул 4. За ингээд 4 уултай боллоо тий. За одоо тэгвэл нэгдүгээр уулаа байрлуулсан. За хоёр дахь уул гэдэг давхарга дээр дарж агаад за манайхаа энэ move selected pixel командаар эхний уулнаас ингээд хажуу талдаа чирхэн. За
За тэгээ хэлбэрийг өөрчлөе тий. Дандаа ижлэх уул байхгүй шүү дээ. За арай номхон болгоод за ингээ урталтан давхарлаад энтер дадлаа. За одоо тэгвэл уул 3 дээрээ давхарга дээрээ дарж байгаад мөн move selected pixel командаараа чирлээ. За энэ уулаа арай өндөр болгоч тий. За энтер дарч. За уул 4 давхарга дээрээ дарж байгаа. Дахиад мөн move selected pixel командаараа эхний уулнаас чирж авчрах. За чирж авчраад мөн уулаа яхна. Жохон. Зарай нэг хатар болгоод номхон болгоч тий. За ингээд энтер. За ингээд 4 уулаа зурчлаа. Одоо бүгдээрээ үүлийг мөн адил яг саяны алхмаар хийх. За тэгэхээр тул шинэ давхарга нээвэл хүүхдүүдээ энэ давхаргын доотлолт байгаа нэмэх ногоон тэмдэгтэй зураг байгааз edit new layer гэд хэрэгслэн зургийн хэрэгсэлтэй дарж болно. За тэгвэл одоо үүлээ зурхын тулд бүгдээрээ цагаан өнгийг сонголоо. За бэлэн дүрс ашиглаж хийх учраас за энэ дүрсэн дотроос бүгдээрээ за энэ дүрсийг сонгоё тий. Үүл зурхад зохимжтой. За дүүргэж бодох буюу faint focus команда сонгоод үүлэн доторхоо дүүргэж бодлаа. За тэгээ бодтол энд илүү зургийн энэ тэгш өнцгтөр тэмдэглэдэг rectangle select командаас сонгоод гараас delete гарч болох нэ хүүхдүүд. За үүлээ мөн адил бүгдээрээ нэрийг өөрчлөйгөл энэ layer 6 дээр хоёр товшоод үүл 1 гэд нэр өгчээ тий хүүхдүүд. За үүл 1 гэд нэр өглөө. За тэгэнгүүт л яах нь үүлээ хувилна шүү дээ. Duplicate layer энд байгаа. Тэ duplicate layer. За үүл нэгээ хувиллаа. Дахиад үүл 2 дахиад хувиллаа тий. За одоо бидний үүл гуруула үүл нэгт гэдэг ижлэх нэртэй бол нэрээ өөрчлөе. Тэгвэл 2 дугаар үүлэн дээрээ товшоод үүл 1 биш үүл юу болох вэ? 2 болгоё. За 3 дахь дээрээ товшоод үүл 3 болгоё. За ингээ 3 үүлтэй. За одоо үүл 2-оо товшоод мөн move selected pixel командаараа үүлээ зүүн. За одоо энэ үүлийг арай жижигрүүлээ тий бүгдээрээ. За энэ үүлийг бодоход арай жижиг үйл болгоод энтер дарч. За одоо тэгвэл үүл 3 гэдэг давхарга дээрээ дараад мөн move selected pixel командаараа 3 дахь үүлээ дараад за арай За ингээ энтер тавьчихлаа. За ингээд 3 үүлээ байрлуулчлаа тий. Одоо бид нар зурж зохиомжлээ. За нар нэмчүүл байгалийн зураг маань үзэмжтэй болгоч юм тий. За одоо тэгвэл бас л мөн шинэ давхарга үүсгэн манайхаа энэ араа edit new layer. Шинэ давхаргаа үүслээ нар зурган тий. Нар зургаж байгаа учраас шар өнгийг сонгоод за ажлын багж shapes дотроос дугуй дүрсийг сонгоод за нараа дуурлаа. Faint focus командаар дүүргэж бодлаа. За ингээд layer-ийн нэрийг өөрчилнө. Нар гэдэг. За бид нарын ингээд өнөөдрийн зураг маань 9 сая харсан бахтай хүүхдүүдээ layer 9 гэдэг 9 давхаргаас бүрдчих гэсэн үг шүү дээ. 9 давхаргаас нэг зураг болгочих. За одоо энийг бүгдээрээ хадгалъя хүүхдүүдээ. За хадгалъя гээл файлын save командаар хадгална. За энд хаана хадгалах вэ? Замаа зааж өгнө тий. Өөрийнхөө хаана хадгалах дуртай. За ер нь бол за одоо энэ багш нь бол documents дотор хадгалъя. За энд save as type ямар өргөтгөлөөр хадгалах вэ гэж хүүхдүүдээ. За би JPG өргөтгөлтэй болгож хадгалъя. Зураг хэлбэрээр бүгдээр хадгалчих тий. За тэгээ хилээ англи болохоор байгаль гэдэг нэр өгч тий. За байгаль гэдэг нэр өгөө. Тэгээ save тавьчихлаа. За тэгээд энийг нэгтгэж хадгалах уу гэж тий. За мэдээж нэгтгэхэд нэг зураг болгож юм чинь. За бидний нөгөө 9 давхарга маань одоо энд ямар болсон бэ хүүхдүүдээ? Нэг давхарга болж хадгалагдсан байна. За тэгвэл одоо өнөөдрийн үтсэн хичээлээ миний хүүхдүүд баттгаж хийж үзээрэй.